Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Хой чи. Салтад гараа хийжээ. Өдөр шөнөгүй Dota контрнүүдэд сууж угаа чи. Эмээ чамаа яриад байна. Энэ яг чам шиг нөхрийн талаарх кино заа юу. Тэгээд дуустал нь үзээд бяцхан майныг хуруугаа гоцойлгоо шүү харин. Энэ кино маань дөнгөж нээлттэй хийсэн дотоодын бүтээл. Original-ийн ээлжид цуврал Andromeda нэртэй кино. Та нарт яг дээгүүр доогуур ярьж байгаад эхний хоёр ангийн яриад үгүй. Цаашаа хөөрхөн зүйлс гарах учир үлдснийг нь яах вүлээ? Вүүгээс түрээсэлж үзэх нь биш үү? За окей. Тэгэхээр кино руугаа давхиад орцгоё. Кино маань энэ дэлхийн хамгийн хурдан амьтан аквариумда хөгжилтэй амьдралаараа амьдарч буугаар эхлэх болно. Энэ бол киноны гол дүр Johnny Mghomes. Шах. Энэ PC донцсон шөнжин Dota тоглолт сугарсан MMR-ын 400 жоохон гарантай IT инженер залуу бол Sansar. Жинхэнэ гол дүр. Үхсэн юм уу гэсэн бас арай үхээгүй. Босоод ирж шүү. Ажилдаа явах санаатай нүрэж угаахгүй өмхий амлаа шууд гараа шатчих юм. Үүдэнд нь дөрвөн нүдэлсэн нэг нөхөр ирсэн зээлээ төлмөр байна. Тэгэхгүй бол чи бүр баларлаа энэ төр гэд. Зээлөгчөө тэрнийхээ үйлэг эдэлж үе зээлийн эдийн засаг залуу зогсч байдаг юм чаваас. Мань санчир юу ч хийдэг нь одоогоор тодорхой болсон. Нэг компани туршилтаар ажиллаж байх бөгөөд яг нэг Монголын компаниудын нийтлэг төрөх нэвчин гэсэн ажил хийхээсээ хийхгүй нэх завжаа нийлүүлсэн худлаа кофе мөв уусан хоёр дармайсан хүүхэн бас байна. Тэгснээл хүүшээ их ч та сонссон уу? Манай компани асуудалд орсон гэж штэ. Ёно хідүүлээ ажилгүй болж гудамд гарах юм биш үстэй. Ятуу цалин мөнгө авчих юмсан те гэл хов базаастай. Санчирч жаа сонсож байгаа тэр болтой чихвчээ углаад өөрийн ертөнцөө заларч байгаа юм. Энэ зур энэ бүтлгүй компани хоёр захирал уул заал том боосно. Танай хэлснээр авах юм алга. Асуудал шийдэж штэ. Гэ загинтал үсээ хойшин дог хорлоо шиг санагдсан нөхөр удахгүй шийдэгдэнэ. Бид нар дотроос л өтөд өгөх шиг байна. Энтэр гэж худлаа пэтигээл. Гарсан асуудалтай холбогдуулан Бата гэж номын царайтай хүүхэд шиг нөхрийг дуудан 3 хоногийн хугацаанд асуудлыг шийдгэж үүрэг өгнө. Сансарч 6-г үржих 6 энтер сонссон шигэ сайхан чийлэрч байтал хошоомоо билүүдэгчдийн нэг ирснэ. Мэдөө ус сэвшүүлэгч ус конец фильм болжээ. Тэгтэд усаа өдр гэж мөрөөрөө ажиллаа хийж байгаа хүүхэд зарна. Яг нэг юм хийцгүй байгууллагын кофе өнгөө гудраа сууж байдаг ажманар байдаг те. Хэрвээ ажил дээр энэ бишгийг үзэж байгаа бол эргэн тойрноо нэг хараарай. Заавал нэг байгаа шүү. Амлаа. Хой, над руугаа бити ширтээд. Сансарч хүмүүжлтэй хүүхэд тул заа гэд усанд нь яваад ирж байтал нөгөө Бата гихч компани бодвол үндсэн IT юм шиг байгаа юм. Бас хийх ажил байдаг юм уу? Ажлынхаа гадаа тамхи байгуулсан хүлээж байгаад алив туслахөө гэд дамжлаад орцсоо. Тэгснээ бас хөш. Өгшөө. Чин хэд афганыг битгий толгой дээр гаргаад бай. Сүүлдээ бандаж угаа левжигний мөр янзлаад өгөх гэж дундаа орно шүү. Хэлснэ. Нэр чи IT-гаар төгслөө. Серверийн халдлагын талаар хэр мэдхүү хөө гэж вэ шүү. Нөгөөх нь хагас угсан бас мэддэг бололтой. Сервер дээр тохиргоо хийхгүй бол халдлага гарсаар л байна. Гэхэд Батач чи шаачих бах уу? Мань чамд итгэж байна. Гэж цаасан малгай өглөж аваад шүнж суулгаа шаачна. Өөрөө бол хажууд нь туг шаах үедээ шааж гомын эзэн шгээ суусаар ямар ч байсан нэг учрын олов болтой тамхилангаа Бата ажлаас алгадах чойрхон байлаа шүү. Ямар азар чамтай танилцчих вэ? Ястай их баярлаа өгшөө. Энтэр гэл. Өглөө захиралдаа өөрөө янзлсан юм шиг л бүгдийг нокуулгацсан. Би мундаг байна захирлаа энтэр гэл. Захирал нь ч мундаг штэ энтэр гэл. Ажлынхандаа за манайха тулгамдаад байсан серверийн асуудлыг Бата маань янзлсан. Бид Батагаар бахархах ёстой мостой гэл. Нөгөөх нь ч ич зовж байгаа юм алгуу мали лэнэгээ зогсчих шүү. Ажлын завж хүүхнүүдийн нэг ч бөөн далим хүүшилдэ тэгвэл энэ баяраа тэмдэглэе л да гэж шөрөвцсээр орон бөөндөө гарч гударцгаа. Энэ папа одоо зөвхөн өөртөө ороод дотроосоо түгжсэн юм уу эсвэл хүн ордгүй сүнс чөтгөртэй газар юм уу? Энэ хэдээс өөр хүн бүр зөөгч байхгүй. Цац тэр яг нөгөө чин Батад амжилт хүсье. Өнөөдөр сайхан дун чимгээр жиргэнэ хэдүүлээ гээл бүгд л ам уралдан Батаг магтаж баг хөхнэ ёо. Бата
Чи хамт олонтой хандаж сэтгэлийн гоё үг хэлээж гээд нөгөөх нь ч өөрөө хийцэм шиг босчир зогсоол үг хэлэх үеэр нь бүх зүйлийг нуруундаа үүш дуусгасан сансар гадуур явж таарна. Мань хүн сайхан шааж байна да гэсэн харцаар нэг харснаа гэрлүүгээ 42 змөрийн 2 зээр дээр жирээсээр иртэл найз охин хайрн хоол хийсэн байгаа хоол ид. Гэтэл батагийн дургүй хоол хийц юм аашийн шиншилсэн чгүй. Ширээр үгүй шидэж ирэхлээ. Найз охин нь яасан арай ажил дээр онцгой зүйл тохиолдсон юм яасан? Харин сэтгэл санааг сэргээж өгье. Гэд дээр нь гараад өглөө шүдэ угаагаагүй найз залуугийнхаа өмх ямыг бомбдж байтал байхгүй. Энэ зүгээр манерийн төсөөлөл ч юм уу, хар дарсан зүуд ч юм уу, хүсэл мөрөөдөл ч юм уу ямар тааж хийсвэр зүйл байдаг. Манай хүн ч нойтон зүудний тагны болохоос өмнө сэрж компьютер дээр суугаад за сугуудаа тайчаад багхан шиг тэрүүлээрэ. Өнөөдөр нэг жаах ранк ахиулъягээд доотор руугаа ороод тоглоо суучих. Шүнжин тэрч байхыг бодвол хожоогүй бах уу энэ. Өөрөө юу ч чадахгүй хамт тоглож байгаа найзыгаа суугаа ац нүүб энтер гэж 9 шидээр хараа. Насаараа тоглож яасан суухгүй төгнүүдүүд ханарч одоо. Тэгснэ одоо хэн гинүү бас юу гэдэг сугна вэ? Андромеда гинүү. Чи наад доотогоо компьютер дээрээс устгаад миний амьдралаас зайлаад өгдөө. Тэнийг бис там. Манай имиж хамаа сайн тоглоно тэхүү. Гэтэл намайг уучлаарай гэх им хонгорхон хоолой дуурч манай хүн гөлөг би юу хийчихвэ гэсэн царай гарган ихний анги маань дуусч байгаа юм. Хэдүүлээр нь яаж энэ киноныхоо бүх ангийг олж үзэх вэ гэхээр Ву app руу ороод Ву Originals руу ороод Andromeda киногоо сонгоод багц авах дээр нь даран контент багцыг идэвхжүүлснээр үлдсэн бүх ангийг үзэх боломжтой болох юм байна. Багцаа идэвхжүүлээ зөвхөн энэ цовруулж биш өөр зөндөө киноос үзээд аваарай заа юу. Ву app байхгүй бол татж авах линкийг бичлэгийн description хэсэгт оруулчих. Окей. За тэгээд ихний хоёр ангийн яриад өгч байхад үргэлжлүүлээд ороод үзчихээ. Ирэх биш мэдж байгаа байлгүй тийм ээ. Манай мос адраа амтд. За хоёрдугаар анги. Нөгөө сансрын төсөөлөлд түрээсгүй амьдэрч буй охин эмчэд үзүүлж угаар эхлэх болно. Нэр нь Лили. Кино болгонд гардаг хорт хавд руу эсвэл өөр асуудал юм уу бүү мэд. Яванда тодорхой болно. За тэгээд миний охин өнгөрсөн зүйл өнгөрсөн л зүйл ирээдүгээ харж амьдраарай гэхийг бодоход өнгөрсөндөө нэг травматай тэрнээсээ салах гэж яваал нэг эморс охин юм шиг байгаа. Нөгөө бүтлгүү компани Дон Корлеоне манай сансрын анкетыг харсууснаа сансрыг ирэхээр нь өрөөрөө оруулаарай гэх болно. Ашгүй манай залууг бүгдийг нь засч янзасныг олж мэдээд үндсэн ажилтнаар авч салин мөнгө нэмэх гэж байгаа болов гэтэл үгсэн нохойн оцгор. Дуршилтын хугацаа чинь дууслаа. Чи сайн ажиллаа. Гэхдээ жинхлэгдэж чадсангүй. Sorry. Чамд боломж уур чадвар бий. Энтэр гэж хотлаа үгсээр тайтгаруулах чаydаад нөгөөх нь ч зөөз тэгвэл би харъя дөө гэд гарна. Ам хураагүй чалчдаг афган нарын нэг ажилласаа халагдаад ядаж байхад миний дүү ихчтэй нэг кофе аваад ирээч гэж өөрөө хөл гаргүй мэд дахиад зарах болно. Манай хүнд ч одоо юу ч алдхаа байсан тул та одоо хүний өмнөөс амьдраад байгаа юм уу гэд гараад явчих. Сонсны чи иллээ. Халагчаад гэртээрээ одоо яана гэж байтал зээлидийн засагч бас залгаастай. Бүүн стресс нерв. Яг л манай монголчуудын нийтлэг өнгө төрх. Яг шааж байгаа сте. Уур нь хурч уушгин савсалтсан манер гэртээ уураа гаргаж байгаа л хэвтэнгээ эмээгийнхээ сүүлчийн мөчийг эргэн дурсан та. Эмээгийн ганц хайртай хүү. Өдий хүртэл хамтдаа амьдэрсэн буурайн биен муудаж бурхны орондоо залрах цаг нь болсон бол та. Эмээнд бурхандаа залбирч явах болно. Миний хүү алдсахгүй гэж хэлхийг тархиндаа дахин нэг удаа тоглуулдаг. Эмээгээс хойш бейдан өөрийнхөө бүндгэрийг авч явах хэрэгтэй болсон сансарч тоглож наадахаас өөр хийх ажилгүй компьютер ширтжил суудаг болов. Тэгснэ бас хүн чанар зулгаав уу, эмэгтэй хүн баахан доромжилсондоо харамсав уу, эсвэл удаан ганц бие явсан болохоор эсрэг хөөснөө хүсэмжилсэн юм мэдэхгүй. Discord руу баахан бичээд үлдээдэг. Бодвол хаяа унтаач л гэсэн багт. Энэ үед Лили буюу төсөөлөлд нь орж ирдэг охин залган захирдсан уйлаад ердөө удаагүй нулимс нь хадаагүй хоолоогоор чи над дээр хүрээд ирээч. Над маш хэцүү байна. Чи л хэрэгтэй байна. Ярилцах хүн хэрэгтэй байна мань гэж шалчигнаж сансарч хэцүү үед нь байхгүй бол болохгүй хэмээн хүн чанар гарган таксига мөрөн барин очтол нөгөөх нь хоёр шулам шиг найзтайгаа ууд суудаг байгаа. Тэгснэ би чамайг ирнэ гэж мэдсэн юм антер гэл. Сансарч ямар ацаа ирд уудсан ярих юм байхгүй бол зайллаа шүүдэр гэсэн. Ярих юм байна хөө юм уу авгаа минь мавгаа минь чамтай байсан навшин өдрүүдээс ярил ямар байна антер гэл. Нэг тийм токсик салыг ичээ салж өгдөггүй эксүүд байдгүй.
Яг тэр үстэй. Хоёр найз шиг юм ёста хамаг vibe бивдээ тайчихлаа. Яг шиг нэг дууддаг байна. Яг гоё ам халал сайхан байхад гайтай майтай гэхэд Лили дуугаа цаагаж гэж найзууд руугаа тийрч яваад орохоор гарна. Энэ хооронд сэтгэл гутралын бүр гүн гүнзгий шаварт ойчихсан санхүүгийн асуудалтай өөрөөс нь өөр хинч байхгүй орой ганцаараа сансар за ер нь ингэж нохоо шиг амьдарч байхаар үхнэ явстаа гэд гүүрэн дээр гараад доош хартлаас үхэж чадахгүй хүмүүжлтэй хүүхдийн болохоор тэнгэрт очиод эмээдээ загнуулсан гэхээс айн зогсож байтал токсик экс нь дагаад ирсэн хажууд нь гарч ирсэн ээ. Ааха энд байсан бив. За хөө хамт үсрэх үү дээ. Гэтэл сансарч угаасаа энэ хүүхэнд нар үзүүлэх шин жалгаа яг гэж ирсэн. Үгснээ хийж дагаад байгаа. Та үг харах байна уу юу? Чин чаг гэл тэртэл. За тэр олон юм ярих яах вэ? За үсрэх үү дээ. 1 2 3 хоппа гэд үсрэх гэсэн чинь сансар нь хой энэ тоглоом биш. Бол энэ төр гэл. Бас сэтгэлийн мухардаа бяцхан очис тээж явд юм шүү аа. Лилич. За энэ хот боё өгөх юм шиг байна. Боо идөө гэж бууснаа. За би харьлуу. Угаасаа наанаас чи үсрээд өгөхгүй юм байна. Гэд яваад өгнө. Тэгснэ хар шинд бас нэг айлын хаалгач балбаал бас л нэг экс нү гэтэл 2 дугаар ангийн ихэнд гардаг эмч ах хүү. Үгүй. Арай энэ хоёр явалтын биш байгаа. Гэж бодтол бас арайчгүй. Яа. За миний энэ бодол модал бүр бузарчаа бурхан минь. Ярилцах хөнгүүдээ арга бараад ирсэн бол та. Тэгэл бүх сэтгэлээ уудлаад ганцаардаж буугаа өнгөрсөнд хийсэн алдаанаасаа болж өөрийгөө байнга буруутгадаг. Яагаад зас чадхааргүй алдаа гаргаснаасаа болж хайртай хүний алдаж байгаа талаараа ярьтал ах хүч чадхаараа сэтгэлийн дэм болчих гэж ярилцаж байтал. За та хайртай хүмүүстэйгээ байгаа. Миний совлон ямар ойлгоход би шалт юм ирж энэ гэдэг. Алавтай юм шиг хар шин айлын хаалга балбаж шааж орж ирчээл тэнэгтдэг биш юм уу доо. Энэ сүүлийн үеийн охтууд тэгж байгаад ухаан санаа нэг тийм орж ирлээ. Төдөлгүй буцаад гарлаа. Хоёр төлд сэтгцэн эмгэгтэй дээр муухай штэ гэж ёо. За дөргөө охтууд нь орж ирээ шаагилднаа. Манай залуучууд маниусыга хамгаална шүү. Окей. Залуусаа. За жоохон дайлж та. Сансарч мөнгө байхгүй алгасаар нохоо хороо шиг гэртээ ирэн диван дээр эвхэрч аваад нулимс бөмбрүүлэхэд тэр үед гэсэн ч бас асгаруулна. Энэ хоёр хос уг нь их дажгүй харилцаатай нэгэд хайртай байжгаад энэ охинлыг хазгаа гიშгцэн гэж орж ирээл юм да. Дараагийн үзэгдэлээр үс нь гинт ургац. За бодвол өмнө болж байсан үйл явдлыг л харуулад байгаа байх гэтэл яг зөв байж гэртээ эрэхтэн төрсөн ах нь өөрийгөө боомлоод үхчихсэн. Ёстой шок цаашаа. Энэ явдлаас хойш манай охин жоохон зах замбараа алдсан байх магадaltaй гэж манайд харж байгаа юм. Тамиг хөмх татаал айгүй өөрхөн даруухан охин байснаа нэг тийм ээ. Яасан ч яхав гэдэг шил болцсон юм шиг. Тийм ээ. За тэгээ дараагийн ангиудаар учир нь тодорхой болох байлгүй дээ. 2 дугаар анги сансрын компьютер дээр сансар окторгон зургийг харуулснаар төгсөх болно. Энэ зураг нь штэ. Андромеда гэдэг галактик бөгөөд дэлхийдээ хамгийн ойрхон хамгийн их судлагдах боломжтой тийм галактик. Энэ кино нийт 6 ангитай бөгөөд цаашаа үйл явдал яаж ирэх нь. Лили гэж охин яг ямар буруу зүйл хийсэн юм. Яагаад сайхан байсан харилцаанд бүтлгүйтсэн. Сансар маань амжилтанд хүрэх болов гэд бүх үйл явдал тодорхой болох учраас Вүү дээрээс үргэлжлүүлж үзсэн Монгол контентуудаа дэмжээрэй гэж хөөрхнүүдээсээ хүсгэсэн юм шүү. За тэгээд дардаг юм мундаг дараад байх юм бол энэ 7 хоногт дахиад 5 кино ярьж өгнө гэдгээ амлаж байна. Баяртай. Хөөрхөн дэмжигчдтэй хайртай шүү. Уруулын бомб. Аашас. За бай.